Манай олноч мундаг том ир болох нь дэмэ. Энэ муу турсгаа хуурлуулмар дандаа л төрөхгүйтэж явдیں۔ Идэх эрхлэх хоёроос өөр юм чадах биш. Нараа ихчид намайг ингэж муу хэлээд байхаар нь миний дургу хүрдлийг яана. Гэвч имээ бол дотроо надад хайртай л да. Намайг зуныхаа амралтаар тараад удаагүй байтал нараа ихч тор дүүрэн юм барьж ирээд имээд өглөө. Дотор нь гой чихэр жимс. Имээ биднэрт ганц чихэр тогсон болчход авдрандаа хийгээд том хар цоож зүүчихлээ. Нараа ихч цай уучхад гарах гэж явснаа. Имээ өнөөш нь олноог манайд хонуурчаач би ганцаараа нэг л эвгүй оргоод байх юм гэвэл ишиви миндээ аргагүй шүү дээ. Алин муу турсаг минь ихчтэй хань болж хон химээ. Имээ намайг их л сүрхий зандран хэлв. Миний баярлсныг яана. Тэр шүн би ир хүн болсон юм да химээ. Олон баяр өгүүлээд яриагаа цааш үргэлжлүүлв. Би хэлсэн ёсоор нь яваад очлоо. Цай хоол хийчиж би чихэндээ нэрлэлмэр аядаад байснаа амаа олохгүй гүйж орхлоо. Нараа ихч идэж ууж байгаа чинь ир хүн болж гэдгийг харуулж байна шүү. Чи том болохоороо лам мундаг ир болох байхаа гэснээ. Найз охинтой эсхийг лавлаж байна. Над шиг нусгааг тоодог хэн байх вэ дээ. Зурагт үзэж хүзэр тоглосоор нилээ цаг өнгөрөөсний дараа унтахаар боллоо. Дүү анагийнхаа өвөрт унтчих тэхүү би ч зөвшөөрөн толгойдох уу ийм гоё ихчийн өвөрт унтна гэж бодохоос нэг л санаанд багтахгүй оргоод хэвтлээ. Ямар гоё үнэртэй юм бэ? Биеийн зөөлгөн гэж янзтай. Миний цээжинд наалдаад хэвтгэхэд хоёр том бүр мэмэн амьсгалахын тоолонгоор бумбалзан гижиг хүргэж байх юм. Миний нүүрэнд хацраа наачсан агаад бүлээн амьсгалаараа төөнөн сэрвэрнүүлэн нэг гараараа цээжийг минь илж байснаа доош явуулан дотоочны гаднаас өнөөхийг минь барьж үтснэ. Ёстой мундаг. Одоохон гиснээ дотоожийг минь шувтлаад босчихсон байгаа боовыг хурууныхаа завсар хавчуулаад хойш өргөш нь холхуулж эхлэхэд хамаг би халуун оргон байж ядав. Нараа ихч нэг гараараа дотоожоо доошлуулад намайг дээрээ гарган эрхтнийг минь гараараа барьж нэг л бүлээх нь нойд оргисон зүйл рүү оруулж орхиод хөдлөөрөө ингээд хөдөл уухайстаа химэн шивнэн миний уруул ам хүзүү хоолойг үнсэж үлгэж гарав. Гээж хэлсэн ёсоор нь байдаг чадлаараа хөдөлж чухам юу гэж юм бэ? Нэг гой зүйлийг л мэдрээд байлаа. Наран саланг ихч хоёр хүлээ алцайлган тэгснээ миний өгцгөн дээгүүр зөрүүлэн дээрээс хүчтэй гихч дараад уйлж гиншиж ямар гоё өшөө хүчтэй хурдан хөдлөөрөө гихчлэн зогсоо зайгүй шивнэн өнөөх нойтон бүлээхэн зүйл нь миний эрхтнийг өмхлээд байгаа айтай. Би ч бүр сүулдэ тисгээ байж шээс алдчих шиг болов. Үүний дараа гинт дургу хүрэх мэт болж өнөөх хөөрхөн ихч чинь нэг л онцгүй санагдаад явчихлаа. Сонин үнэртэйч байх шиг. Олноо чи дахиад ингмээр байна уу? Би толгоос ихсрэв. Нэг мэдхнээ өглөө болчихож нараа ихчээр сэрэх янзгүй унтаж байсан тул би сэмээрхэн босож хувцаа өмсөд галлаа. Маргааш нь нараа ихчийн нөхөр хүрлээ ах машинаасаа өсрөн буугаад гэрлүүгөө орохыг харсан миний би нэг л айдас түгшүүрт автсан юм. Болохгүй хэрэг хийж хичээ гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн хэрэг байх. Түүнээс хойш хүрлээ ахтай таарлах болгондоо нүүр өөд нь ихцэлж харахаас ч зовдөг юм. Гэмт хүн гэлбэлцэн гэж энийг л хэлдэг байхаа даа гэд олон баяр яриагаа өндөрлсөн юм.